За сайн бацгаана уу. Өнөөдөр ransomware халдлагын симуляц хамгаалтын тухай ярих нэ. За манай төслийн зорилго бол ерөнхийдөө ransomware халдлагын үйл явцыг симуляц хийж халдлагын бүх үе шатыг харуулж загварчилж аюулгүй орчинд туршиж үзэх байгаа. Мөн илрүүлэлт үр ашгийг сайжруулах, Zero Trust архитектурын хамгаалтыг нэвтрүүлэх, Quantum Resistant Cryptography-ийн судалгааг мөн давхар хийсэн байгаа. Судалгааны арга зүйдээ би Design Science Research арга зүйг ашигласан. За энэ арга зүйд болохоор асуудал тодорхойлох, шийдвэл боловсруулах, хэрэгжүүлэлт хийх, тэгээд үнэлгээ, харилцаа гэсэн зүйлүүд багтсан байгаа. За ransomware-ийн хувьсэл 2005-аас 2012 онд анхны үеийн байсан буюу AIDS Trojan GP-code зэрэг энгийн шифрлэлтийн аргуудтай халдлагууд энэ 2005-аас 2012 оны үед гарч исэн байна. За дараа нь болохоор 2013-аас 16 оны үед CryptoLocker болон Loki зэрэг hybrid encryption ашигласан халдлагууд түгээмэл гарч илаа. За үүний дараа 2017-аас 2020 оны хооронд WannaCry, Ryuk зэрэг дэлхийд дарахсан халдлагууд болж исэн бол 2021 оноос өдийг хүртэл Lockbit, Black Cat зэрэг Triple Extortion, Rust хэл дээр бичигдсэн халдлагууд их болж байгаа. За энэ халдлагыг яаж илрүүлэх вэ? Илрүүлэлтийн технологи гэвэл бол signature based буюу Defender, Claim AV зэрэг вирусын эсрэг програмууд, мөн heuristic API call, file entropy зэрэг шинж чанаруудыг ашиглан илрүүлэх. Тэгээд machine learning, graph neural network, federated learning зэргийг ашиглан илрүүлэх гэх багтай. За ransomware симуляц